За өглөө болон оройн цагаар йог хийх боломжгүй иргэд цайны цагаараа йогоор хичээлж байна. Тухайлбал оюу йогийн төв цайны цагийн йогийн ангийг нэгээд 4 сар болж байгаамаа. Тус ангид тогтмол 7-8 хүн ажлын өдрүүдэд даваал аваг баасан гарагт 12:30-аас 13 цаг 30 минутын хооронд хичээлдэг байна. Оюу йогийн төв цайны цагийн йогийн ангийг 2 жилийн өмнө нээсэн ч хүн хичээлэхгүй байсан тул хаажээ. Харин 4 сарын өмнөөс дахин тус ангийг нээсэн бөгөөд нэг хүнтэй байсан ч хичээллэхийг зорддог байна. Ажил ихтэй өглөө оройдоо хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөдөг болон ажлын байр нь оюу йогийн төвтэй ойрхон эмэгтэйчүүд тус цайны цагийн йогийн ангид хичээлдэг. Хамгийн удаандаа 4 сар хичээллэж байгаа хүн байна. Мөн жирэмсний йогоор хичээллэж байгаад амарчсныхаа дараа цайны цагийн йогт явж байгаа ч хүн байлаа. Одоо амьдралдаа аим завгүй цаг гаргаж чадахгүй байгаа хүмүүс ихэнхдээ йогийг орой юм уу эсвэл өглөө хийдэг байхгүй хүмүүс яг амьдралынхаа юунд тааруулаад одоо ажил эхлэхээс өмнө эсвэл ажиллаа таарсны дараа гэтэл йог нь өөрөө өглөө эрт хийвэл илүү дэмтэй байдаг. Тэгээ йогийн төвүүд одоо хүмүүсийнхаа хэрэгцээн дээр тулгуурлаад ийм ангиудыг нээж л байна л да. Тэгэхээр тэр үүднээсээ бас завгүй хүмүүс зориулсан одоо өдрийнхаа цайны цагийг өөртөө зориулахыг хүсэж байгаа тийм хүмүүст одоо нээсэн байгаа. Тэгээд гэр ойрхон юм уу те эсвэл ажил нь ойрхон байгаа хүмүүс энэ ангид орж ирдэг. Тэгээд төрж гисэн орж ирээд амраад биеийнхээ альжаалыг тайлаад дээр нь оюухаа сэтгэлээ бас амраагаад тэгээ гардаг. Йогийн анги нь анги бүрд хийх хүлээхгүй мөн төвшин ялахгүйгээр хичээллэж болдгоор онцлогтой. Өнөөдөр л гэхэд цайны цагийн йогийн ангид 2 хүн шинээр элсжээ. Мөн йогоор хичээллэж эхлэхэд оройтт нь хоцорно гэж байхгүй. Хизээ хүссэн цагтаа хичээлэх боломжтой. Түүнчлэн өөрийгөө таних, сэтгэлээ анзаарах, бодлоо зэгцлэх зэрэг олон давуу талтай. Хичээллэж эхэлсэн эхний өдрөөс л үр дүн гардаг гэдгийг йогийн багш Ганбат онцлсан юм а. Тэгээд нэг цайны цагаараа заавал нэг хоол идэх биш те өөртөө ингээд цаг заваа зарцуулаад үнэхээр сэтгэл ханамж өндөр байгаа багш маань ч гэсэн айгүй бүр сэтгэлээсээ бид нартай бол харьцаж ингэж хичээлээ ордог. Өглөө нөгөө хүүхдүүдээ хичээл сургууль гэж итэл өглөөний 6:30 7:30 ангидд л амжихгүй. Тэгэл 9 цагийн ажилдаа явбал ажлынхаа дундуур цайны цагаараа амжуулал. Тэгээд орой болохоор бас л хоолонд хүүхд гэсээр адил. Орой тэгээ явахтаа явлаа гэд явчих гэхээр хит орой болохоор сэтэрхий юу очих гэдэг. Одоо унтсан дээр л гэж бодоод байдаг. Яг тохиромжтой цаг нь л. 2 өөр газар 2 удаа йогж явж үзчихсэн. Тэгвэл йогж явхад бас хүнд багшаа холно гэж нэг юм байдгийн байна. Одоо багшаа бололцох, багшаа болох тий. Тэгвэл хүн айгүй гоё баяртай йогж явдаг. Би бол нэг 2 жилийн өмнө өвдөгний хагалгаанд орж исэн. Тэгээд анх йогоор хичээлэхдээ ерөөсөө энэ өвдгөн дээр сууж чадахгүйсэн. Одоо бүр ингээ завилж чаддгүй байсан. Тэгээд йогж явснаар бас ерөнхийдөө тэр нэг юу гажцсан байсан юмнууд маань тэнийгээд ер нь айгүй дажгүй болж байна. Мөн цайны цагийн йогоор хичээллэж байгаа хүмүүс цайны цагаа үр дүнтэй ашиглахын зэрэгцээ тухайн өдрөө эрт хүчтэй өнгөрүүлдэг гэдгийг хэлж байлаа. Иймээс ч ихнээсээ ажлынхаа хамт олныг уриалгах болсон байна.